Англи хэл сурах 9 зөвлөгөөнийхаа сүүлийн 3 зөвлөгөө өгье. Өөртөө орчин бүрдүүлнэ. Заавал Америкт очиж байгаа, заавал Австрали, Канадад очиод англи хэл сурна гэдэг бол дэндүү өрөөсгөл ойлголцоо. Цээжилсэн өгнүүдээ, дөрмүүдээ гэртээ галтгооныхаа ханан дээр, хүрчнийхаа хаалган дээр, орны толгойдоо, бааны өрөөндөө бийдсэж чахтаач гэсэн үгээ хараад явна гэсэн. Тэгээд гэртээ дандаа англиараар хоорондоо хүүхдүүдтэйгээ их нэртэйгээ нөхөртөөгөө тэгжээж өөртөө орчин бүрдүүлнэ. Өөд хараа ч юм уу нойроо өрхөр англи хэлээ гарах юм бол ямар ч үр дүнгээ хэл сурсны хамгийн гол зүйл заавал үр дүнд хүрэх ёстой. Тийм болохоор таны чин сэтгэлээс гарч байгаа зориулалт зарцуулж байгаа цаг гэдэг нь өөрөө их чухал байд юм шүү. Тийм учраас dedication and time is really important. Цуврал зөвлөгөөний маань сүүлчийн зөвлөгөө өөрийгөө бүрэн зэвсгэл гэж хэлээ. Өөрийгөө бүрэн зэвсгэл гэдэг нь утсан дээр энэ орчин үеийн гой гой апуудыг татаараа. Янз янзын аппликейшн тат, Netflix-ээ тат, англи дөрмүүдээс сурахад томьёо юмнууд ямар чухал байдаг вэ гой улаан бал тодруулагч бүх юмнуудаа бид подкаст сонсох чихвчээ бэлд гар утастай чих байх хэрэгтэй.